Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, юу цаанда залуусаа. Саяхан л 1000 хүн савдарлаа гэд баярлаад гарч үүр цайдл караоке гэж байсан ч. Үгүй 100,000 болцсон байж тээ зойлог гэж. Нулимс дуусах нэ бяхлуу. За. Тэгэд ямар ч байсан зориг бол дуусах болоогүй. Өшөө цаашаа илүү урагшаа явах учир муу садар эмтэд минь хамт байна шүү. Хаяа зайлцгаач юу. Окей. Өнөөдрийн киногоор нэг зөвүүн солонгос кино орж байгаа. Яг хөө хэлтэй устаа Netflix ороод үзсэн л байх л да. Гэхдээ энийг ярьсан эсвэл хулгай шаагаад оруулсан нэгт сайт байхгүй. Бүр видео сандч байхгүй. За юу. Тэгэхээр та нар үзэхгүй гэд хайчдээ угаасаа. За энэ захирдсан хоолой сөөцсөн байхдаа кинон тоглолцсон юм уу гэмээр нөхөр бол манай өнөөдрийн гол дүр Пактейгүү. Нэг хурган гангийн боссын туслах юм уу, баруун гарын ч юм уу, эсвэл бүр дундах гарын ч байж магадгүй итгээч шүү. За, манай эрд эсрэг талынх нь мафийн босс нь манайд орж ажиллаж гисэн санал тавьдагч Тэйгүү Мойнисэн салавч гарган аманд нь чигснээр дургуг нь хүргэсэн байгаа юм. Тэйгүү ер нь бол энэ бохирын ертөнцөөс салж ихч болон нагацдаг хоёртойгоо энгийн амьдралаар амьдрах нууцхан хүсэл тээж яваа ир. Сэтгэл нь уг нь цагаахан л да. Яаж салгалж яваад мафт орсон ч өтгөр бүмэд. Игчдүү хоёроо онгоцны буудлаас тосч яваад унаан цуулгаад л агаа нуудахгүй хараас нь дуртай имийг аваад очин за гэтэл дүү. За хордох ирээр агаа. Ард урдаасаа заацуурдуулчваа. За юу. Дүү нь ахыхаа бүх юмыг мэдж байдаг юмсан. Дүүгийнхэн төрс өдөр удахгүй болох гэж байгаа бөгөөд Тэйгүүч дүүдээ ухаангүй хайртай ах учир бэлэг авахаа юу гэж мартахвдээ. iPad аваад бэлдчихсэн байдаг. Дүүн бэлгээ хараад бүүн хөөр баяр явж одно. Их ч нь ядахад хүнд өвчтэй. Тэйгүү ихчтэй донор болчих гээд эмнэлэг шинжилгээ өгдөгч эмчин донор болох боломжгүй хоорондоо таарахгүй юм байна гин. Яг төрсөн ихчдүү биш нэг ихтэй ч юм уу нэг эцэгтэй л юм шиг байгаа юм. Игчт нь ер нь амьд явах маш бага хугацаа үлдсэн бол та. Манер эмнэлгийн коридорт эморон суух тэр үед игчтүү хоёрын сууж явсан машин осолд өртсөн. Игчтүү хоёр нь газар дээрээ өнгөрч мань хүний хувьд бол тэнгэр хөмрөгшгөл болсон. Ямар ойлг байх вдэ хамаатан садан гэж энэ хоёроос өөр хүн байхгүй байсан. Тийм хүн ч одоо ойр ганцаараа л үлдэж байгаа юм л да. Оршуулах ёслол дээр нь өөрийнх нь мафийн босс гээд нэг батүүл шиг буур толгой төйм ирээд эсрэг талын босс энэ бүхнийг хийсэн тодорхой чамайг мафта авах гэж оролдоо салаавч авсандаа шарлахаан хайртай хүмүүс рүү чи халдлаа энэ гэл. Тэйгүү энэ үгийг сонсоод очиж тооцоо бодно гэд гараад явна да. Эсрэг талын босс дээр очиод цуг саунд сунгаж аал хууч хөөрч нөгөө хүн ч болсон явдал тарамсч байна туслуулах зүйлс байвал санаа зовлгүй хэлээрэй л гэн. Манай хүн ч одоо тэр бүхэн ард хоцорсон дөө. Би нэг толгой дээр хүүтүү сасгаа сэргээд ирийгээ босоод явна. Төмпөнтөө ус баахан толгой дээр асгаж байснаа нэг төмпөн дотроос нь хутаг авснаа. Яа, байхгүй. Тэнд байсан бөөлжс шиг шивээстэй гаруудыг хядаж аяад боосон ч мөн тонилгож орхиод юу ч болоогүй юм шиг гараад явж байгаа. Ийм л зөвүүн гар учир мафийн боссод бүлэгтэй авах гэж уулаардаг байж л дээ. Хэдэн өдрийн дараа үүлэн үст босстойгоо уулзаад босс нь за гоё шаасан шүү. Муу саймнуудыг. Одоо чи Жижварл руу яв. Тэнд оргоно. Тэндээ эсэгтэй байж угаад Орос руу гарах хэрэгтэй. Хожээ явсан самаагүй аюул багтаа. Би энэ зөвхөн солих хэдэн аймс вантаж бас 5 төгрөг хийцэн байгаа. Гэхэд манер хаашаач явсан над тамаагүй айл гэж байна. Босс нь харин юу гэж байгаа юм бэ чи? Биднийг бүгдийг аварсан. Бид чамд өртөө. Тэйгүүг явж байхаагаар үүлэн үст эсрэг талынхаа боссыг нэгмэр дуусгах санаатай баахан залуус авч ичээд оронгоор нь эргүүлж байгаа юм л та. Үүлээхэн Жэжүүд газардах үед тосч авах хүн бэлдсэн байдагч тэр нь ажилтаа гээд нэг ааштай гэмээр хүүхэн ирж тосч авна. Тэр хэлээ үстэй ааштай гэж. Машины цонхон гойтл нүүр амаа үрээдэл үс хизгээс авчуулаад аашны тулан байгаа үстэй харах царайны. Тэгэд үүлээ ахийнхан Тэйгүүг захиж явуулсан хүн загасч нэрээр зэвсэг намаалтыг эвгүй ах хүү байгаа л да. Нөгөө аашны тулан бол энэ ах хүүгийн зээдв. Манер энд 7 хоног төлөвтэй бөгөөд ааш муутч тэрэнд дургүй байгаагаа шууд илэрхийлж идж байсан хоолыг нь шууд хурааж мраагаал зангаа таниулж байгаа юм л да.
Энэ зур үүлэн үстийн хүмүүс нь эсрэг талын боссын туслахыг зодоо нүдэний үеэр алдсан гэх мөгөөд бүр болоогүй нөгөө тэйгүүд саунд бүлүүлдэг боссон ч амьтай голтой хагалгаанд орох гэж байгаа талаар хэлдэг. Үүлэн үстч фейлцэн угаасаа тийрч өгөх гэж байгаа нь тодорхой л доо. Дэлбэрх гээл байж байтал эсрэг талынх нь мафийн нөгөө мултаж хардаг боссын туслах ноён ма үүл рүү залгаж байна. Чи ч одоо яатсан суугастаа вэ? Юм хийвэл хийсэн шиг хэлдэ. Одоо би харин чамайг амь дээр чинь бяцхан годогдогч тасалж хай. Ойлгов уу? Манай талын хэдэн залуусыг бариад авцсан чихмэхийн огтлол яргалж гарна. Тэйгүүч жэжүү арал дээр сайхан налайцсан тэрэлжид байгаа айтайл хэдэн лог сөөж өмөж уус зөө сууж байтал буунду тас хийж сандраад гараад хартал нөгөө ааш мууч нь бай тавьдсан буудаж байна. Манерч хүс бас. Ухааны бодцсон харан зогстол аашмууд бууга толгой руугаа тулгаж мэдрэлт юм да. Тэйгүүч сандарч очиод ингэж болохгүй штэ. Чи чинь залуу байна. Халуухан байна. Амьдрал баялаг. Энтэргээл. Яг гох дарахтаа зэрэгцээд гүүгээд очтол буун сумгүй зүгээр. Пранк шааж байсанд нь манай хүн итгэцэн байгаа. Зяг. Эдүрээ сөүл рүүгээ буццаая л да. Баахан хэрэг тарьцсан үүлэн толгойч чи бүр том босс дээр очиод хүмүүсийнхээ тасарсан чих хамар хоолойг үзүүлтэл босс нь пүү лагаа дөнгө сая цовдааны махан хөөшөр идсэн байсан юмсан заваарсан юм бэ. Гэхдээ чи яста урагшгүй гуйлагч юм ямар юмаа хийж ялч чадахгүй дайнаа ихлүүлдэг булдруу вэ. Одоо яах юм тэгээд гэхэд намайг энэ удаад л асуудлаас гаргаж туслаач дээ элгэв. Нөгөө босс нь тэгтэл ноён маруу уцаар ярьснаа хоолнд орцгоох уу гэж үүлэн үстийг бараалгаж байгаа юм. Тэйгүү маань хизээний өвгөнтэй аригчлуугаа адил орой хоолндоо бараг сууж уух нь хоолгүй лонх хөстэй. Өглөө нь босоод иртэл нөгөө хайштаа өхөн чинь машин дотроо ухаан алдаж унаад нөгөө хоёр чинь сандралтын эмнэлэгт хүргэж өгнө. Ах хүү тэгж байгаа тэвгүй. Нийсчүү хун нар 1986 он зүүн баян энтер гэсэн битүү шиг байстай. Ах хүү манай охин хүнд өвчнөд туссан. Бид хоёр удахгүй Америк явж хагалгаанд орно. Гэхдээ ингэж чи ер нь хизээ зайлах гэж байна. Нөхөр энтер. За тэгэхээр охин бол баг өдөр хоногоо тоолж байгаа. Нага захан зээд үгийнхээ хагалгаан зориулж буу шийдэм зарж мөнгө хурааж байгаа нь тодорхой болж байгаа юм. Энэ зур үүлэн толгойд түүний босс болон эсрэг талын боссын туслах нарын уулзалт болж байдаг. Үүлэн үстийн босс амаа олохгүй баг хамраараа давхар сороод байгаа маа хаашийн өөх гэж байгаа юм шиг хоолоо идснээл хэхэр чимхрээд. Сайхан юмста. Тэгэл за чи энэ үүлэн толгойдын хэдэн хүнийг бас цааш нь харуулсан юм байна. Тэгэхээр одоо ингээд тэнцээд эвлэрцгээвэл юмрав. Гэхэд нөгөө талын босс маа энэ хэрэг дээр эвлэрэх ямар ч гаргалгаа байхгүй. Боссыгоо энэ өвчс юмд алуулгаа шахчаад одоо яаж эвлэрэх юм байхгүй. Гэхэд манай үүлэгийн босс нь уурлан чи одоо өмөх мах хуваа цусгасныга надтай найз болчлоо гэж андуураад байгаа юм биш үсттэй. Чи хаа хүртэл өөрийгөө юмна гэж бодоод байгаа юм. Гүчээр тэгэд яах юм тэргээд за бараг тухаараа нийлэх нэ. За одоо ер нь эвлэлийн засгийн газар байгуулагдахгүй нь ойлгомжтой болж байгаа шиг. Энэ хооронд аашмуу тухайн орж тэйгүү эмнэлгээс аваад буцаад харж багсураа замдах шүлний газар орж банштай ногоо төшөлх усаад амьдрал яринга бас хэдэн грамм юм татнаа. Хуухмроо уухгүй. Манай энэ цагдаа магдаа гэдэг нэг зөксөөгд байдгүй ма ганцхан шаачих энэ төр шахтагч тэйгүү уухгүй л дээ. Хашрэр. Тэгтэл өгсөн байхад замдан цагдаа зөксөөгд үлээлгэж байхад аашмуутай хөхөн тоож байгаа ч байхгүй. Цаана шаа согтуу цагдаатай жуудадсан байж үдэг. Шахтаг стандрыг хаалах юмсан дандаа хүний амьдралгаа болно. Юу лээ? Шахтаг төрлөө өнчөө би өөрөө байдаг лөө. За. За тэгээд цааш явж байтал үүлэн толгойд боосон залгаад зам маргааш Орос руу чамаа гаргаж өгье. Онгоцны буудлын дээр уулзъя. Чи харин амттан хүнд харагдчихгүй хүн шиг ирээрэй гэхэд тэйгүү ойлголоо босс. Гэхдээ би залуустай огт холбогдож чадахгүй юм. Яасан юм болоо? Гэхэд үүлээ нөгөө бүлэгмийнх нь нэлээд асуудалтай байгаа учраас манай залуус төр нуугдсан байдалтай байгаа. Санаа зовлтгүй би чамтай цуг Орос руу явна. Гэж байна. Уцаар яриад дуслаа хөөрхий. Үүлээ нохой болон түүний босс хоёр мань тэйгүүг эсрэг талын боссын туслах ноён маад олж өгөөд энэ асуудлыг дуусгах энэ гэж тохирчихсан байдаг. Бас л өөдгөө залрууд байгаа юм шиг. Тэйгүүл танаа боссыг хутгалсан штэ чи тэрнийг олоод уураа гаргачаач энэ. Тэгээд ер нь нөгөө хоёрыг буцаад харж байх зур нага захаас нь байнга буу ирж авдаг хэдэн нөхдүүд ирээд буу шидэм авч байснаа мань ах хүүг хутгалаад чи дугсан ганг болон орсуудыг танигтүүлнэ гэж байхгүй шүү. Чамд өөр өчнөө зэвсэг байгаа үсттэй. Орсууд дүнтэй зардаг гэдгийг чинь тэдэнд хэлсэн энэ төргээд. Дуусгах гэтэл мань ах хэд хэдийг нь буудаж унгаад байж байтал тэйгүү аашмууд хоёр гадаад ирнэ.
Мань хоёрыг ирэх үед дотор буун дуу гарч гадаа хүлээж байсан орсуудаа бас уучраа олох шаардлага гарч байгаа юм. Ахгүй мөнгө нааш нь явуул гээл. Мөнгө аваад явах гэтэл нэг л хулмас санхлаад явхаар нь эргээд тартал Негруская дурак гаднаас нэвт аххүйг буудаад аххүйч зөрүүлж буудаад нэгийг шүүрэн шанаг болгоод авчихна. Аашмууд ч ухаан жолоогүй наг захрууга дэгдээд ортол байхгүй шүү дээ. Цусандаа утгалдаад ивчих бөгөөд ахыгаа тэрч яваад уйлж өнжиж байтал энэ бас нэг урган боос ухаантай юм наа түүхнээ янзлж гэж юм гээл. Яг янзлах гэж байтал тэйгүү боосынх нь хүзүүнд хутаг тулгатал боосч өнхөлцгэн задаргаа шихаад хүүшээ тэнгүүдээ наад хутаг буу муу юу гэдгийг бүгдийг буулгаач. Гэхдээ энэ залуу хутагтай байгааг харж гинөө гэж нэг юм байдал намжих болно. Энэ зур наг цахан намайг үзэн ядч байгаагүйд баярлалаа гэж эцсийн үгээ хэлээд тэнгэрлөв дэвшин. Лайфа гэж нэг нь өгч нөгөө нь үлддэг хорвоо юм да. Уур бухимдал нь дээд цэгтээ тулсан манай аашмууд ч гэсэн тэнд байсан хулгайчуудыг ястаа нөгөө лааз лонхоо буудж байгаа айтал наманж гарна да. За тэгэл нэмэлтээр баахан Орос холмос болон Солонгос гимчинүүд ирэх нь тодорхойлголоо. Тэндээс өвтөр төргөн сарних хэрэгтэй болон явах гэтэл аашмууд ахыгаа орхихгүй гэж баахан орилж хашгичаад аль хэдин талисаа ахта хорогдоод хөдлөх юм биш. Тэйгүү чарга ядаад 50 шуудаатай дээд гурилуугаа адил мөрөн дээр тохиж тэрхүү газрыг орхин одцгоно. Нөгөө хоёр явсаар аашмуудын танилэгчийн дэм буудалд буун тэндээ оргинох оруулна. Энэ ахын араас явж байсан Орос холмоснууд манай аашмуудын гэр бүлийг хүйс тэмтэрсэн бөгөөд нагацах нь харин Орос холмоснуудыг бүгдийг устгаж өшөө аван хорвоо дээр хоёулахнаа үлдсэн. Энэ хоёр тэр мөчөөс эхлэн алс буйдхан амьдран суудаг байсан нь энэ байж. Нөгөө хоёр ч унтах тийшээ хандан тэйгүү аашмуудын эм тарайг нь бэлдэж тавиад өрөөнөөс нь гарах гэтэл би ядцхан садар авдаг. Аль энэ хажуугаар орж ирээд унтаа. Би угаас хааштай өгөхөөс хойш нэг сайн жаргаад бошвол. Гэхэд мань тэйгүү гайхаж харж байсан. Хөөгөг чи ч одоо октоос миний тайп биш шүү. Би ийм бэлэн боруудад дургүй гэснээр гараад яваашаад. Хөлдөө төмс. Зүгээр шаажрал сайхан бамбарлцч орхин үсттэй. Эсвэл гээ юм болов манай энэ маш сонирхолтой. За. Тэгэд ямар сонирхолтой зүйл боллогүйгээр өглөө болвоо гэж. Манай манагч нөгөөхөө сугалж аваад сундалж аваад замын гуанзандаа очиж нөгөө ногоо төшөлөө хусч аваад далаа эрэг орж тамхи тарай татан чийлэрч байгаад буцаад энэ буудалд ирснэ. Тэйгүү би гал сонгосны буудал яваад ирээ. Гэхэд аашмут битгий яв. Чамд нэг л сэжигтэй санагдахгүй нү? Чи залуустайгаа холбогдож чадахгүй байх гэж байсан биз дээ. Зүгээр л битгий яв. Дахиад ганцаараа үлдмэрх байна гэж муу совин татсан уу яасан хэлдэг юм. Тэйгүү ч үгийн цөрүүд юм болохоор орхиод л явна. Нисгтэр ирлээ үүдэнд нь дотор баахан танихгүй хар гонштой гимчинүүд бөөгнөөцөн нэг л сэвдээ. Тэр үед туслах дүүн залгаж үүлэн толгойд биднээс урвсан. Чамайг биднийг бүгдийг худалдсан гэж хэлээд хөөрхий баригдаад үхтэл нүдүүлнэ. Нууцаар уцаа ярьж ахта хэл дуулгаж байгаа нь л дээ. Үлээста нөгөө маатай цог баахан хүмүүс дагуулсан нисгтэр явж байх бөгөөд тэйгүүч хараад шууд зүхтэн. Ардаас нурдаас нэгэд яста хаа сайгүй хөөж мөшгөж гарна да. Бараг 30-40 хүн хөөгд байгаа маяг ши. За тэгээд хөөцөлдөө маань жата болж хөврөн зам дээр машинаар хөөцөлднөө. Нилээн зүгтааж 1-2 машин хөмрүүлж мөргөлдүүлсэн чи машин хэмхэр зогсож баасан дээр шавсан батхан шиг баахан юм машин дээр нь шаваад манай хүн ч ёстой үзэж харна да. Нэгийг барьцаалж аваад арай чүү тэндээсээ мултраад буудалдаа иртэл нөгөө аашмууд нь байхгүй. Буцаад байшин руу явцсан. Тэйгүүч яран сандран залгаад буцаад ир. Гэхдээ наач аюултай гэхэд нөгөөх нь тоож угааж байхгүй. За санаа зовлтгүй удахгүй очин зүгээр гэд уцаад баслаа. Аашмууд байшиндаа яваад очтол тэнд нь юу ч байхгүй. Ер нь юу ч болоогүй юм шиг сайхан цэвэрлсэн байдаг. Тэйгүү хар хурдаараа араас нь давхиж явбал уцсанд нь дуудлага ирж хоёуланд нь нэг тооцоо бий байхаа. Хэрв чи энд цагийн дотор ирэхгүй бол туслах чинь бас энэ хүүхэн ч өгөх болно шүү. Ер нь эрт ороо хизээ нэгэн цагт чи хааштай л үхэн. Тэгэхээр ирж гэмгүй хүмүүсийг битгий өхүүлээсэй л гэж хэлмээр байна. Гэхэд тэйгүү. За, ок. Очихол гэж салгаж явна. Чи харин надад нэг зүйлийг амлаадах. Намайг очиход наад хүүхнээ болон миний туслах төг зүгээр явуулна гэж хамс. Нөгөөх нь ч бас за амлж гинэ. Бас тэр нь чамд нэг бэлэгтэй айлгэн. Тэгээд утсаа аашмуудад өгч бай. Хэдэн үг хэлээд хийгээтэл манай аашмуудч. Гү чи чинь тэнэгүү. Энэ дэр чамар атсаа хийх гэдэг юм бэ? Би хааштай л өгөх гэж байгаа. Чи мэдж байгаа үстэй. Гэхэд тэйгүү цахирдсан хоолоогоор чи тэрний хэлснийг сонссон биз дээ. Би эрт ороо хааштай л өгнө. Тэгээд чи
Чи дахиж ганцаараа үлдмээргүй байна гэсэн байхаа. Тийм болохоор ингэсгээд яваад оч гэж шүү. Тэйгүүг яваад очтол үүдэнд нь хүлээж байсан хэдэн салбартаа нийлж нохоо шиг болцсноо оруулж өгнө. Явж ороод ааш муутаас чи зүгээр үү гэсэн нөгөөх нь зүгээрээ. Харин чи зүгээр үл гэж байна. Яа зүгээр байх вэ? Нүд амн булуулсан битүү хавгэнцэн юм байж байхаа тэгж асууж байна. За тэгэл Магвагаас амлсандаа хурж дүүг минь явуулдаг нь. Мааж хэлсэндээ хөрөх санаатай эмнэлэг рүү залгаад явуул гэтэл нөгөө үйл үс чинь Тэйгүүгийн туслах дүүг алах тушаал өгчихсөн хоолойг нь боогоод дүүж бурхан болох тийшээ хандаж байхын дээрээ. Маач галдсан уртлаа урлаа. Хэн чамайг тэрнийг алаадах гэв? Миний амлалт ингээд нохойн бас уллаа. Би чамайг алчих гэд үүлэрүү дайртал нөгөөх нь угаасаа пүс яшиг. Учир намайг битгий алдаа маах. Тэр навш энэ Тэйгүүгийн сайн дүү нүг юм. Амьд үлдээчүүл дараа нь бид нар дээр ирж гай болж л таарна. Би тэгж бодоод өөрсдийнхөө төлөөл юм хийж байна штэ ага. Гинт. Тэйгүү ч угаасаа галзуур нүст. Чи яаж надад ингэж хандаж чадваа мó харах? Би чамайг алнаа гэсэн чи харин үүлэн толгойд. Чи ямар атсаа хийж тэр альдын боссыг оч чудгалсан юм. Тэгээгүүл энд ийм асуудал болохгүй байсан юм. Би ер нь чамайг очиод азаатгаач гээ юу? Гэснээр тэнхэлгүй болсон амьтныг нүдж гарноо арчаагүй юмсах. Магва үүлэн толгойг холдуулснаа. Тэйгүү. Би чамд нэг бэлэгтэй гэж хэлсэн байхаа. Тэр юу вэ гэхээр бид нар танаа эгч болон дүүгийн үхэлд ямар ч буруугүй. Бид нар эриг болсны дараа хэн энийг хийснийг олж мэдэх гэж нэлээд явсан. Чи бодтоо. Чамайг алах байсан бол бид нар тийм новшийн аргаар үзэх үү? Шууд чамайг очиод л тонилгоно үстэ. Бодоод үз. Тэгэхээр хэн байж болох? Энэ үүлэн үстэй нөхөр эсрэг талын босс нь Тэйгүүг өөртөө авч зам мөн дээрээс нь залуусан Тэйгүүг дагаад явах нь тодорхой тул өөрөө юу ч үлдэхээс ан эсрэг талын боссыг Тэйгүүгээр алуулахын тулд игч болсон дүүгийн хөнөөснийгөө дайсны босс ингэсэн гэж хэлж манай хүнээр тэр боссыг алуулъя гэсэн төлөвлөгөөтэй байсан энэ байж. Шиббал. Арай дэндүү арнуунаас судах шаадгүй юу? Тэйгүүч ямар ч тэнхэлгүй өглөө тийм сууж байсан ч энийг сонсоод уушиг зүрхэн савсаж үүлэн өстрүү үсрэн орж хоолойг нь багалзуурдан алхахын наах нь Магва үүлэн толгойд дудгад өгүүлж хаяад нөгөөх нь тэрийг нь аваад Тэйгүүг хоёр удаа удалж ирэх. Тэйгүүч эцсийн хүчээр шавхан байж би чамайг там руу цуг аваад явнаа гэж хэлээд мөргөж байтал Магва хүмүүс араас нэрж худгалаад мань маач өөрөө чирж за ингээд оноогоо тэнцүүлээ дэ гэж худгалаад баахан кимчинүүд араараас ирж худгалаа. За сүүлдээ бараг тэр авийн өнгөрч явсан танихгүй хүмүүс орж иж худгалах нь холгоо хүссэн болгоно дүрж бай шүү. Ингээд эрлэгтэй явах нь тодорхой боллоо. Шмууд Тэйгүү хоёр ч үхлийн өмнөх эцсийн үгээ хэлцгэн байтал үүлэн үстгэж нэг лайтаа улгааж бас хурчирэн их өвдөж байгаа байх та. Тэйгүү ахын зовлонгоос нь салгаад өгье гэд хүзүүнд нь удагцоож өрхөд манай хүн одоо л нэг албан ёсоор дээшээгээ салгана. Хаваа тэслээ дээ сайн ир маань. Новшигч баг ойлгох нэ. Энэ хүүхнийг яах вэ гэхэд Магва тэгж байгаа дэрийн хуух юм гэсэнтэй би амлалт өгсөн. Дэрийг тайван өрх гэд явцгаа. Харин шмууд маань шатаж мө байшаа хараад үлдэх болно. Дахиад ганцаараа үлдлээ дээ хөрх юм аа нөх. Маргааш өглөө нь болж манай шмууд бөөн эморл болсон юм ганцаараа мопед оноод л нөгөө ресторанда давхад очтол нөгөө гимчнүүд бөөндөө хоолунд идцгээсэн инээ төөрөлдөн болоо сууж бай шүү. За энд бол хоол идэх гэж ирээг нь тодорхой боллоо шүү. Манай шмууд таалгуудын төгж яваал эргээд артал Магван туслах хурширээд цуг ширээн цуултах. Бид ямар танихгүй улсууд биш үү? Сайхан нарги гэтэл эрүүн доор нь буудуулгацсан. Тэгснээл би угаасаа идэх дор хүслээ алдсан. Гэт хийдвэн шил ястаа бүгдийнх нь цусыг идэж буй хоолтой нь худган да. Яа тавш гэж олон хүн алуулж байгааг хараад баярлаад байна. Би ч одоо сайко юм биш үст. За тэгтэл цаад өрөөс Магва нөгөө хоёр ирийн орон цогтойгоо цуг гарч ирсэн чинь нөгөө хоёр нь Маг үлдэг таалга хааж энэ. Маач тэнийг хоёроос тааш нэр. Энэ хаалга сом нэвтэрдэггүй гэж бодоод байгаа байх та. Ингэснэ. За ойлгомжтой. Чин доноог тэнцүүлэх гэж ирсэн бол л доо. Гэт хэлж дуусаагүй байтал гурвангийн шүүрэн шанаа цаашаа болгоод шүршээ хийж. Үүлэн толгойд ичхэн үргүү хулгаач бас байж ярилцээх үү битгий л дээ мэтэргээд. Шмууд маань зорж ирсэн хэрэгээ гүйцээгээд тэр газраас гарч мопед овнон далайн ирэг дээр очиод хорвоо дээр ойр ганцаараа үлдсэн зовлон шаналлаад ийлгүй өөрийгөө буудан амиа хорно. Нэг хүний атхыг бодлоос болж
хичнээн чүхний аймнаас хохирвдоо буддаа мань гэж маань юу гэдэг юм бэ. Тэгээд өнөөдрийн кино маань энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан гэж найдаж байгаа шүү. Заваа садрын тэт минь. За та нар ч гэсэн тэр сүүлийн хэсэг дээр нь огсон л үсттэй надтай адилхан. Тийм болохоор хэдүүлээ бүгдээрээ сайко заяа. За тэгээд хуруугаараа газоолохгүй голоо цохиод гарах гэж байгаа бол манай бичлэгүүдийг дахиж үзэх хэрэг чинь хаасан шүү. Ойлгоо? Ош гарч ганц хоёр сууж уух яах.